За та бүхэнд орой минь хүргэе. За тэгээ нөө хэлж байгаа асуудалтай холбогдуулаад нэг л санал хэлье. За тэгээд Батэрбек даргын үед одоо энэ асуудлыг хариуцж байгаа. Доод өвчнийхээ хүмүүстэйгээ хилцлүүдээ маш сайн хийгээрэй. Энэ бол одоо түүхэн шийдвэр Улаанбаатар хотын үед 1.6 сая хүн амьдарч байгаа энэ Улаанбаатар хотын түлш одоо хэрчмчний асуудлыг шийдэж байгаа юм үед доод чатныхаа тэр тусмаа тээзүүд энэ одоо хүмүүстэйгээ уялдаа холбоогоо аягүй сайн хангах хэрэгтэй. Тэгжиж бидний өнөөдрийн ажил маш үр дүнтэй явах хэрэгтэй. Түүнээс бид нар одоо судалгаа тооцоолгүй иймэрхүү асуудал өрөөс хандж болохгүй. Тийм учраас одоо доод чатны инженер техникийн ажилтнуудтайгаа энэ тооцооллоо маш зөв хийж ард нь хэдүүлээ Улаанбаатар хотын их ачааллын ард гарах ёстой л гэж би хувьдаа бол бодож байгаа шүү. Тийм учраас одоо Батэрбек зөвлөхийн үед энэ асуудал дээр нэлээд ноцтой хандаад нэлээд жоохон улс хууртай дарга нарыг бас зөв мэдээлэлээр хангаад ингэж яваасай л гэж хүсэж байгаа. Түүнээс биш одоо та тэр төрөмжт компаниудын захирлуудтай очиж уулзаагүй лээ. Нэг ч одоо саналын сонсоогүй лээ. Тэр төрөмжт компани захирлууд өнөөдөр надад саналаа хэлсэн. Нийслэлийн чуулганаар энэ чухал асуудал орж явахад нийслэлийн удирдлагууд нэгдэн ч одоо бидэртээ сонс олцоогүй гэдэг ийм асуудал ярьсан шүү. Тийм учраас одоо та энэ асуудалд нэлээд нухастай хандаж улс хууртай дарга нарыг одоо зөв мэдээлэлээр хангаад шийдвэрийг одоо үнэн зөв гаргах ёстой л гэж би төлөөлөгчүүд одоо хүсэж байна. Тэгээд Улаанбаатар хотын одоо эрчим хүчний салбар маань энэ эд ачааллын үед зөв даваад энэ одоо 1.6 сая хүн амьдарч байгаа хотыг зөв одоо ачааллын үед аваад явуул одоо манай баг хамт олонны одоо хамгийн чухал асуудал л гэж би хувьдаа бодож байгаа. Тэгээ энэ талаар одоо сайн судлаарай л гэж хэлээ да. За баярлалаа.